Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 79 дэх дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Where there is love, there is joy. Mother Teresa. Тэгэхээр өнөөдрийн маань персептик бид бүхний нэрийг маш их сонсож байсан. Mother Teresa буюу Тереса их хэлсэн байна. Би өмнө нөгөө нэг Тереса ихийн талаар ингээд нэг тийм судалж үзэж байгааг болохоор өнөөдөр хэдүүлэн хамт жоохон сонирхъя. За тэрээр түүний одоо яг төрлөх нэр нь Агнес Гонжа Бойжиу гэдэг нэртэй Албанд гаралтай Энэтхэг улсын иргэншил бүхий Ромын католик сүмийн гэлэнмаа байсан хүн юм байна. Түүний хувьд болохоор амьдралаа ядуу буурай, өвчтөе, зовлонт хүмүүст зориулж 1970 онд Нобелийн инх тайвны шагнал хүртсэн бөгөөд 2016 онд гигантнэр өргөмжлөгдсөн хүн юм. За түүний төрсэн газар гэвэл 1910 оны 8 дугаар сарын 26-нд өнөөгийн хойд Македон улсын Скопье хотод төржээ. 18 настайдаа Ирланд дахь Лоретогийн Гэлэнмаа нарын бүлгэмд нэгдэж номлогч болоод 1929 онд Калкутта хотод ирж 17 жил багшилсан байна. Энэтхэгийн Калкутта хот юм байна. Тэгээд 1946 онд ядуусын дунд амьдарч тэдэнд туслах дотоод сэтгэлийн шин дуудлага хүлээн авсан гэж үздэг юм байна. За түүнийг болохоор нөгөө нэг буйны үйлснүүд Order за Missionaries of Charity гэдэг одоо нөгөө нэг юу гэмдэ буйны үйлсүүлдэг тийм байгууллага гэх юм уу одоо тэрийг үндэслэн үүсгэн байгуулсан бөгөөд 1950 онд Калкутта хотод албан ёсоор байгуулж байсан юм байна. Тэгээ асрамжийн газар болохоор Нирмал Хридай ариун зүрхний гэр хэмээх асрамжийн газрыг 1952 онд хүнд өвчтөе хүмүүсийг нэр төртөөр насан эцлэгт нь туслах тийм төвийг нээжсэн байна. За ер нь бол нөгөө нэг амьдралынхаа эцсийн мөч хүртэл ядуу буурай, зовлон зүтгүүрт байгаа хүмүүс одоо нөгөө яаж туслах вэ гэд нэг тэмдэг тэр бодлоор ингээд нөгөө нэг дуусгасан хүн гэх юм уу. Тэгэд өнөөдөр одоо Тереса ихийн хэлсэн үг болох одоо хаан хайр банд тэнд баяр баясгалан байна гэдэг үгээр за персептийн талаар хэдүүлээ ярьцгаая. Анти илүү уржигдрын подкаст дээр илүү нөгөө нэг бид нарын яг ингээд энэ 365 өдөр гайхамшигтай хамт подкаст маань ерөөхдөө нөгөө 3 сэдвээр ингээ эргэлдэж байгаа гэдэг дээр нөгөө би нэг нь мартаад байсан ш. Тэр нь тэгсэн чи юу байсан гэхээр хайр байсан юм байна. Хайрын талаар нөгөө нэг нэлээх ингэж ярьдаг гэдгийг мартчихсан байж. Тэгээд хайр хаана тэнд баяр баясгалан байна гэдэг нэг хайр гэдгийг одоо бид нар нөгөө нэг арай илүү өргөн хүрээгээр ойлгож иж тэрний хажууд одоо тэрийг дагалдаж ярих нөгөө баяр баясгалан илүү сайн олж харах юм болов гэж бас миний хувьд бас бодож байна л та. Тэгээд багасаа эхлээд бид нарын хувьд нөгөө нэг хайр гэл тэгэхээр ер нь бол нөгөө нэг арай илүү романтик талтай хайрыг төсөөлдөг. Тэгээ бид нарын яг ялангуяа одоо миний хувьд бол нөгөө нэг үзэж өссөн хүүхэлдэйн кино ч юм уу те хүүхдийн киноид нарт болохоор тэр байдлыг илүү ингээд нэг тийм романтизм байдлаар ингээд тусгаж өгсөн байдаг байсан болохоор хайр гэдгийг арай илүү тэр тал руу ингээд нөгөө ойлгох гэдэг. Гэтэл яг үнэндээ ингээд бодоод байхаар хайр гэдэг нь болохоор нэг тийм за нэг юу яа да мэрэгжлийн хамтлагийг за хайр гэдэг нь бол маш өргөн үрээг хамаардаг, маш олон ангилагддаг. Тэгээд зөвхөн ганц зүйлийг илэрхийлдэг зүйл бишээ тодорхойлъё. Тэгээд
ангилагдах вэ гэх юм бол ер нь бол за миний мэдж байгаагаар бол энэ үнийг эцэг эхийн хайр, найз нөхдийнх, тэгэл хайртай хосуудынх, тэгээд өөрийн эргэн тойрондох зүйлсийг хайрлах хайр ч юм уу. За ингээд ерөөсөө нөгөө нэг тоолж баршгүй олон байх. Тэгээд яг энэ бүгдийг нөгөө нэг хайр гэдэг нэг зүйлээр ингээ хязгаарлагдахгүй маа гэдгийг хэдүүлээ ойлгосноор яг үе гэхээр нөгөө нэг бид нарын ярьдаг штэ шинжлэх ухааны хувьд одоо нөгөө хайрын гормон гэж тэр гормон маань яг ямар нөхцлүүдэд ялгарч болох вэ гэдгийг бас арай илүү ойлгож олно. Дан ганц ингээд хайртай эрэгтэй ч юм уу эмэгтэйдэг ингээ хамт байж хахад хайрын гормон гэдэг зүйл маань ялгардаг бишээ гэх. Юу яадаг л та нөгөө хайр болон аз жаргалын гормон болохоор одоо хамгийн эхний юу нь болохоор бид нарын сайн мэддэг нөгөө окситоцин. Тэгээ окситоцин болохоор ямар үед ингээд ялгардаг вэ гэд одоо нөгөө нэг их бага хэмжээ гэхээс илүү зүгээр яг ямар үед ингээд ялгарч эхэлдэг вэ гэхээр нөгөө нэг тийм юу гэмдэ хүрлцэх би одоо нөгөө ганцаараа байгаа гэдгийг ганцаараа биш гэдгээ мэдрэх, хин нэгэнд тэрвүүлэх ч юм уу те хин нэгнийг тэрвэрэх эсвэл бол ингээд нэг тийм хүрлцэх мэдрэхгүйгээр ингээд өөрийгөө ингээд аз жаргалтай ч юм уу те ганцаараа биш би ингээд хайрлуулж ийн гэдгийг мэдрэх үед окситоцин хамаагүй их ялгардаг. Тэгээ тийм ч болохоор нөгөө нэг дөнгөж төрсөн ихийг нөгөө нэг төрсөн яриаг нөгөө нэг ихийнх нь цээжин дээр ингээд арьсаар ингээд нөгөө нэг хүрэлцүүлж одоо нөгөө нэг хөхийг амлуулдаг. Тэгээ тэр маань өөрөө бас нөгөө нэг ихийн тархинд ингээд нөгөө окситоцин дааврын ялгарлыг хийснээрээ нөгөө нэг төрсний дараах умайн агшилтыг дэмжиж өгдөг. Мөн дээрээс нь нөгөө сүүний гарц эднэр гээд ерөөхдөө бол ингээд бүгд ингээд хоорондоо юм холбоотой нэг тийм эргэх холбоотой байдаг. Тийм болохоор хэдүүлээ нөгөө нэг хайр өнөөдрийн яг энэ дугаараараа юуг ойлгож авах юм бол ингээд яг энэ дугаарын маань гал зорилго бэлхвэ гэхээр хайр гэдэг маань тийм ганц жижигхэн зөвхөн нэг зүйлээр тийм тодорхойлогддог зүйл биш. Эргэн тойронд та юуг хайр гэж мэдэрч авах вэ гэдгээс чинь шалтгаалаад таны дотор нөө хайрыг мэдрэх, аз жаргалыг мэдрэх гормон ялгарч яадаг. Тийм болохоор нэг бага зэргийн хүчин чармайлт гаргаад таны эргэн тойронд таныг аз жаргалтай байлгаж хайрыг мэдрүүлэх юу байна гэдгээ нэг тийм сэргээгээд бодоод тунгаагаад үзээрэй. Тэгснээрээ яг хөө гэхээр таны өдөр тутмын сэтгэл зүйн өдөр тутмын амьдрал болон таны сэтгэл зүй эрүүл мэнд өөрөө сайжрах болно. За тийм болохоор гэдэг чинь. За тэгээд ямар ч гэсэн өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.